Айдас ба сургамж толилуулж байна. Буужаагийн тоглоом. 2016 онд манай найз эхнэр хүүхдтэйгээ шинэ байранд орсон юм. Гэхдээ шинээр баригдсан байр биш. Худалдаж авсан юм л да. Байрныхаа найраар бид нарыг урьлаа. Найранд өргөцсөн бид рүү ихтлгүүр дээр уулзаад бэлэг сэлтний зүйл хайж дахив. Манай найзын охин 3 настай хүүхэд болохоор үлгэрийн ном дотороо гэр ахуйн хэрэгслүүд болон эрэгтэй эмэгтэй 2 барби хүүхэлтэй тоглоомын ком аваад очлоо. Найр их гоё болсон. Ажил төрөл дарагдсан хавьд уулзаагүй хүмүүс нэг доор уулзацгааж баахан наргиж цэнгэж өндөрлөө. Яг тэр жилийн зун найз гэртээ байна. Та гэд хүрээд ирээч халбаг пив гүшингөө буухаалт сууя гэлээ. Эхнэр хүүхэд хоёр нь хөвсгөл нуур руу амархаар эхнэрх нь ажлынхандаа явсан байж. Тэр өдөр бид тавуулаа найзандаа очисон юм. Баахан ажил төрөл амьдрал ахуй ярьж сууцгаав. Гэтэл баргийн юмнаас айгаас сүсгэлээд байдаггүй шашингүй, бүр ямар ч сүжиггүй уул уурхай инженер найзынхаа амнаас ёстол итгэхэд бэрхэм сонсоод мэл гайхацгаав. Эхэндээ бол тоглоод байна л гэж бодсон. Харин түүний ярьсан зүйл их эвгүй. Найзын 3 настай охин өрөөндөө айл гэртэж тоглох их дуртай гин. Нэрийг нь Амина гэдэг л дээ. Зөндөө олон чихмэл тоглоом бас бидний авч өгсөн айл гэрийн ком тоглоомуудтай. Харин охин тоглохдоо ком барбины хайрцаг дотроосоо сам, сэрэ, хутга, үлгүүр зэрэг эртөө үүсвэртэй гэгдэх хунцар тоглоомнуудаа толны өмнө аваачиж тавьдаг гин. Яагаад ингэдгийг нь асуувал Буужаагийн баба тоглоомуудыг өгч байна гэж тайлбарладаг гин. Эхэндээ манер их нэртэйгээ нэг ихэн боддгүй байсан байгаа. Хилд ороод удаагүй жаахан хүүд юу эсийг ярих вэ? Тоглоомондоо Буужаа гэж нэр өгсөн гэж ойлгоод байж. Харин эхнэрт нь тэр үйлдэл жаахан эвгүй санагддаг болоод байсан гинэ. Найз маань өмнө говьд 21 хоногоор ажиллаар яваад амралтаараа 7 хоног гэртээ байдаг. Тэр хооронд эхнэр хүүхэд хоёр нь л гэртээ үлддэг гинэ. Нэг орой эхнэр нь хүүхдээ өрөөндөө тоглож байгааг шалгахаар хаалгаар нь сэмэрхэн хараа зогсож. Охин нь харин хин нэгэнтэй тоглож байгаа юм шиг баясгалантай тоглож байсан ба бас хин нэгэнтэй яриад байж. Хүүхэлтэй нүүдийнхээ хувцсыг ивхэхдээ гоёыг нь өөртөө харин өнгө жоохон муутаг нь чи аав гээд хин нэгэнд өгч тоглохыг нараад ёстой үнэн голоосоо айсан гин. Өөлж найз руугаа уцтаж сандарсан байгаа юм. Сүүлдээ тэр оройноос эхлэн ихнэр нь ээжигээ дуудаж цогтой охиноо хардаг болсон гин. Нэг өдөр эмээ охиноос Буужаа гэж хэн болохыг асуусан гин лээ. Гэтэл охин толир руу заагаад гэртээ орцсон гэж хэлсэн байгаа. Найзын ихнэр болон хадам ээж нь сүсэг бишрэлтэй хүмүүс болохоор энэ асуудлаас сэрвэж ном үзэж бясалгал хийсэн их мундаг лам залж ирэх шийдвэр гаргасан гин. Гэхдээ тэр лам юу гэж айлцсныг найз маань бидэнд хэлээгүй. Мундаг мэрэгэн хүн ирж ном айлцсан л болов. Харин Буужаагийн чинь талаар охин нь ахаа тэгж их идэвхтэй яриа болсон гин лээ. ...2000 оны үед хөдөө орон нутгаас хот руу ирэх шилжилт хөдөлгөөн ихссэн гэдэг. Зүүн бүсийн нэг аймагт дунд сургуулиуд өөргсөн сурлах сайтай малчин айлын нэг охин
Улаанбаатар хотод ирж мөрсийн конкурсын шалгалтанд өндөр оноогоор тэнцсэн байв. Тухайн үед хөдөөнөөс олон оюутнууд хотод ирж суралцж байсан учраас түүнд дотор байранд орох боломж олдсонгүй. Хотод байдаг садангийн үнэдээ хэсэг хугацаанд толгоо орогдсон ч хажиглах хандлагатай тэр айлд амьдрах нь юр хэцүү санагджээ. Айлд байх хугацаанд хичээлийн хажуугаар дундаж зэрэглэлийн ресторанд ээлжийн уугагчаар ажилд орсон гин. Хийж буй ажилдаа хичээл зүтгэл гаргасан учраас охин тодорхой хугацаанд ажилласан нэмэлт цалингаа өрөмтлүүлж чаджээ. Карма өрөөнд бусдын эрхэнд байх зовлон мэддэг учраас сонингийн зарлалаас түрээслэхэд боломжийн үнэлгээтэй нэг өрөө хуучны байр олсон байна. Эхний сар хагасын түрээсийг бүрэн төлж өөрийн эд зүйлсээ аваа садангийнхаас явахаар болов. Хөдөө байгаа ар гэрээс нь түүнд сургалтын төлбөр болон хүнсний хангамцаа ирдэг байсан учраас охин өөрийн орлогоо түрээс болон хувийн эргэлэндээ зарцуулдаг байв. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ойролцоо хуучны байрны 5 давхарт нүүж очиод амьдрахаар болжээ. Тэр ангидаа дотн нийлдэг ба хамтдаа дотор байр сургалж явсан найз охиндоо ганцаар амьдарч байгаа болон зарим моройдоо эвгүй санагддаг талаар нуулгүй хэлжээ. Харин ангийн найз нь хотод таних хүнгийн дээр мөн шөнийн клуб зөвхөн ажил хийж карма өрөө төрөслөж суудаг байсан тул түрээсэнд нь хувь нэмэр оруулах нөхцөлтэйгээр хамтран амьдрах шийдвэр төрөв. Элдв янзын хүмүүс нүдлэгдэхээс сэргийлэн охтууд гэрийн хаалгаад огших нууц поролтой хүртэл болцгоосон гэнэ. Хоёр охин бүтэн өвөл түрээсийн байранд амьдрах явцад ангийн найз нь ихэнхдээ наргидсан гэсэн хагас охтуу байдалтай шөнө өрөөний цагаар ирдэг болсон түүнд хэцүү байлаа. Мөн зарим оройдоо зүүдэндээ надаас хол бай. Тавиач би явахгүй. Гэх мэтэр чан хашгичж хараал урсгаж хондог болов. Найзынхаа энэ байдлыг охин ихэндээ бар цэнгэний газар залуучууд үдэж хоргоосон болохоор зүүдэндээ уурлаж байна гэж боддог байлаа. Хаврын нэг шөнө охин бийцсахаар нойлын өрөөлөө ортол найз нь суултуур дээр ганцаараа чичирч үлээ сууж байх нь тэр. Учрыг асуувал жирийн бус гэмтэж бяцарсан дүр төрхтэй мэтэй хүн бодит мэтээр зүүдэнд нь өрөөлөө нь орж хаа нэгтээ дагуулж явахыг оролддог ба их ганцаардаж байгаа гэдгээ түүнд хэлв. Найз нь зүрхрэн ойлгохдоо намайг аваад явах гэдэг юм шүү дээ. Надад тэгэж мэдрэдэд байна гэж халаглах нь охинд эвгүй байжээ. Охид тэр шөндөө айц давтан хонов. Маргааш нь гэрээ цэвэрлэж угаалгах хийцгээв. Өчигдөр шөнө нойр муутай гонсон ангийн найз охин 5 давхрын дагтан дээрээс унах нойтон хувцсыг авах гэж оролдоод цээжин биендээ дийлдэж өндрөөс нисэн нас оржээ. Эмнэлэг цагдаагийнхан ирж найз охиныхын цогцыг авч явсны дараа охин сэжигтнэр татагдан байцаалтан дуудагдж мэдүүлэг өчөж эхлэв. Мэдээж найзынхаа өхөл гин бурууг нь шалгалтаар нотлогдов. Хэсэг хугацааны дараа ангийн найзыгаа сүүлчийн замд үдэх ажил явдалд нь оролцжээ. Ойр дотны хүмүүсийн цугласан уу гашуу тайлах цайлган дээр ирсэн ламаас охин найзынхаа талаар асуухад шөнө өрөөний цагаар үхэл дуудаг газараар маш олон удаа явсан байна. Төрлөө олоогүй битгэрч тэнүүжлэх хүний сүнс хань татан авч явсан. Араас нь буян сайн үйлдэл сайн төрлийг олно. Химэн айлцсан байгаа юм. Харин охин түрээсийн байрандаа өргөжлүүлэн байх хугацаанд найз тэр хоёрын мэддэг байсан поролын тогшилтоор хаалгыг нэг бус оройд огссон байгаа юм. Түүнээс зэрвсэн охин байрлалаас олж нүхээр шийтсэн гэдэг. Ер нь тэгээд хаврын цагт улирал шилжилтийн процесс хамаарч хүний биеэс ялгарх энерги эрчим хүчний хэмнэл эрс багасдаг ба сулдж доройтдог гин. Мөн шөнө өрөөний цагаар хүний биеийн гэрэл давхарга нь их бага хэмжээний гадны нөлөөлөлд өртөмхий болдог гинлээ.